Hello. Hello. Hi. Great to meet you. I'm Ava. My name is Basan Surang. I go by Baska. Lovely. Great. Lovely to meet you. Hi guys. Giga Монгол пэйж хуудасаар танд хүрдэг Giga аялал жуулчлал подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаард бид 6-аа Морьт Харва клубийн хамтран үүсгэн байгуулагч, за Монголын бас Морьт Харваны холбооны гүйцэтгэх захирлаар томилогдсон ажиллаж байгаа Баасан Сүрэнг урьж оролцуулж байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлаа. Урьсанд баярлаа. За Баасан Сүрэнг сошиал дээр нь маш олон жил одоо дагаж байна. За сонин сайхнуудыг нь байнга апдейт үздэг. Тэгээ яалтчгүй бас энэ сүүлийн үед өв соёл тех, за дээрэс нь энэ Морьт Харва гэдэг зүйлийг аль жуулчлалын бүтээгдэхүүн болгох тал дээр бол маш одоо чухал зочин болж ирж байгаа. За бас цаг заваа гаргаад ирсэн түнхээр их баярлалаа. Асуултынхаа эхэнд одоо энэ Морьт Харва гэж байгаа энэ эр зориг шаардсан спортод яаж яваад орчвоо? Юунаас эхлэв гэдгээс. Аялал жуулчлалын холбогдлолтой подкастт урагдж байгаатай бас их баярлж байна, их олзуургаж одоо хандж байна. За учир нь гэхээр би ч өөрөө аялал жуулчлалын салбарын хүн байхгүй юу? Би 2011 онд одоо аялал жуулчлалын чиглэлээр англи хэлний орчуулагч аялал жуулчлалын менежментийн чиглэлээр ингэж төгсөөд тэгээ 2011 оноос хойш 2019 он хүртэл одоо хүүгээ гидсэндээ тэтлээ Монгол орныхоо одоо өнцөг булан бүрт очиж англи хэлэн дээр ингэж гайд хийдэг хөтөж тайлбарлагч юм ихтэй. Тэгээд яаж яагаад энэ салбараас Морьт Харваны салбар руу орчих гэсэн чинь 2019 онд одоо манай Чингис хааны хүрээ гэдэг энэ одоо жуушны бааз дээр жил болгоны хаврын одоо 3 сарын эхний 7 өдрийн хагас бүтсэн зохион байгуулагддаг бүрэгдийн баяр гэж арга хэмжээ одоо тасралтгүй олон жил болж байна. Энийг ингээ очсон, үдцсэн явж исэн. Тэгээ энэ тухайн үед өмнө нь яг хэдийгээр гайд хийж байсан ч гэсэндээ дандаа нөгөө юм хаврын аялалд нэр гардаггүй. Тэгээ 19 онд би яг нэг хаврын аялал авч таарад тэр яг нөгөө миний өөрийн маань одоо жуулчд байсан. Тэгээд авсан. Тэгээд 19 онд Морьт Харваны ийм үзүүлэн тоглолтыг одоо бүгдийг ингээ таньдаг болсон манай сайхан Морьт Хараач нар маань үзүүлээд би өөрөө тухайд 2019 онд төрчөөд удаагүй гайд ээж явж агаад тэгэл ерөөсөө шоконд орсон. Хүүе энэ олон жил би гайд хийж явахдаа энэ Монголын амин чанар сүнстэй энэ оршиж идэг энэ гоё спорт, энэ гоё үзүүлэлт тоглолт, энэ гоё мэг мэдгүй хаагуур нь явчих гээд бүр өөрийгөө амар чамлалттай хандаад. Тэгээ 2019 онд жуулчдтайгаа нийлж өөрөө би ангаагаад тэгээ бүгдээ ингээ ангаагаад юу та энэ үе би те одоо би баг юу вэ гэдэг өөрийгөө мэдгүй хэмжээнд тачлаа гээд Морьт Харваны үзүүлбэрийг үзээд тухайд ингээл аягүй гоё баатрийн хувцастай гарч ийл ингээл нэг хүмүүс мэн ингээл үнэхээр гоё харваж үзүүлээл тэр нэг өхрийн ширийг харвал юм харвал зарим нь одоо мөрнөөсөө бууд сууж үзүүлээл ингээл юм шүрж үзүүлээл ер нь бол энэ бол болдог одоо бол бүр үнэхээр брэнд болж байгаа энэ бол 2019 онд одоо 2019 20 онод баг зэргийн учир дутагдaltaй байдаг гэсэн бол энэ жилүүдийн одоо Морьт Харваны үзүүлэлт тоглолт шоунууд маш өндөр хэмжээнд маш сайн болдог болсон. За тэгээд тухайн тэрийг үзчихэд жуулчтайгаа хамт би өөрөө ангаагаад одоо нөгөө jaw drop болоод ингээд бүр бүгдээрээ ингээд гайхалтай зүйлийг үзчихэд тэгэл тэрний дараагаас ерөөсөө миний толгоноос гарахаа болцсон. За би ерөөсөө тэрийг яаж сурах вэ? Хинүүст би энийг үзүүлэх үү? За авчирч байгаа жуулчдаа би заавал л энийг үзүүлнэ. Монгол ирсэн жуулчин болгон заавал Морьт Харваны үзүүлбэрийг үзээд өснө босоод те сэтгэлд нэг юм үлдээд явах хэрэгтэй. Би ч Монгол хүн бийж миний сэтгэлд юм орж яхад гадаад хүнд бол орохоос аргагүй гэж бодоод би ч өөрөө сурна нарна гэд ингээд хаажсан 2020 онд би Морьт Харвагаар тэгээд хичээлж эхэлсэн байдаг. Тухайн үед 19 онд би үзэж байхдаа бол за би энэ үзчихэд энийг сурчаад өөрийнхөө авчирсан жуулчдаа би энийг заавал үзүүлнэ гэж өөрөө би дотроо тэгж хэлж амлаж байсан. Тэгээд дараа жилүүдэд нь одоо авчирсан жуулчдаа өөрөө хөтжөө гээд тэгээд одоо Морьт Харваныхаа шоу тоглолтод анги хамтдаа оролцоод жуулчдаа өөрөө үзүүлжсэн. Ингэж амгийн анх Морьт Харванд 2020 онд орж исэн байна. Одоо мэдээж энэ спорт руу ингээд ороход хүндрэлүүд одоо хэцүү зүйлсүүд сайхан зүйлээсээ илүү бас яг гарч ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр тэрийг яаж давамтуулж сэтгэл зүй хувьд мэ. За маш их юм байна. За нэгдүгээрт нь бол өөрөө нөгөө хүний цаг хугацааны спорт те цаг хугацааг заруулж байна. Энэ одоо гэтэл бид нар одоо орчин цагт ямар завгүй амьдралын хэмнэлтэд амьдарч байгаа лээ. Энэ үед өөрөө бүр яг үнэхээр дурлаж цагаа гаргаж яг ингэж өөрөө бүх юмыг зохицуулж явах хэвээр ийм цаг үе байгаа даа тий. Тэгэнгүүт тийм учраас нэгдүгээр танаас өөрөөс чинь цаг хугацааны маш их ийм одоо золиосыг шаардах болно. Хичээл зүтгэлийг шаардах болно. Цагаа гаргаж байгаа юм чинь бусад дахиад дагалдах зүйлсүүдийг зохицуулах шаардлага үүснэ. Энэ бол өөрөө ийм нэгдүгээр одоо зүйл тий. Хоёрдугаар тал санхүүгийн хувьд бас
хүчээр дутагдaltaа. Яагаад тэгэхээр манай морь тарваны спорт өнөөдрийн байдлаар бол тийм олон хүн мэддэг одоо гадаа гараад шууд фитнест орж байгаа шүү тий. Солих хувцас авч аваад фитнест ороод бэлтгэл хийждэг төрлийн ийм спорт биш. Энэ өөрөө нэгдүгээрт эрсдэлтэй, хоёрдугаарт түгээмэл биш. Түгээмэл биш байна гэдэг нь болохоор олон нийтийг хамруулж чадахгүй байна. Хүмүүс мэдгүй байгаад байна. За тэгээ бас зарим тохиолдолд одоо эрсдлээс найгаад оролдож үзэхгүй байна тий. За эднэр бол яхаа өдөр тутмын жижигхэн зүйлс. Бүр нөгөө хүн чинь цагаа зохицуулаад, мөнгөө зохицуулаад одоо түгээмэл биш энэ зүйлийг ингээ барьж аваад оролцъё гэдэг ингээ сурья гэд хүрээд ирэхэд энэ өөрөө эрсдэлтэй спорт. За дэлхийд дээр болохоор одоо ингэж юм л да. Эрсдэлтэй activities буюу одоо үйлүүдийг одоо эрсдэлтэй одоо хийх зүйлүүдийг ингээд дурдаад ингээд үзэхэр морь унах нь өөрөө дангаараа морь унах нь өөрөө одоо өндөр эрсдэлтэй маш өндөр эрсдэлтэй тооцогддог. Энэ нь бүр одоо нөгөө шүхрээр өсрөхөөс өндөр эрсдэлтэй гэж гарч ирж байгаа байхгүй юу? Одоо ийм эрсдлийн менежментийн үнэлгээ хийхэд яг зүгээр нөгөө ингэж цаг тутамд одоо мориноос унаад бэртээд ирж байгаа хүмүүс нь одоо юу гэдэг шүхрээр бэртээд ирж байгаа хүмүүсээс илүү байгаа дахна шүү дээ. Магадгүй нэр түгээмэл байдалтай холбогдолтой байж болно. Гэхдээ бас өөрөө эрсдлийн зэрэг маш өндөр байгаа дахна тийм үү. Тэгмүүд эрсдлийн зэрэг өндөртэй энэ спорт чинь өөрөө нөгөө дангаараа морь унах нь тийм эрсдэлтэй хахад бид нар дээр нь жолоогоо тавиад харвж байгаа байхгүй юу. Тэгэхээр биднэрт маш их өндөр ур чадварыг шаарддаг гэсэн үг. Тэгээд адуус мал амьтантай харьцаж байна. Адуус мал амьтан Монголдо илүү одоо манай Монгол морь болохоор бүр гадны морьд бодмол бүр илүү их эрсдэлтэй. Хэдийгээр ухаантай сайхан амьтан ч гэсэн илүү их эрсдэлтэй. За тэгэнгүүт морь малтай харьцаж байгаа нь эрсдэл болдог байх нь байна. За тэгэнгүүт нөгөө гадаа болно энэ чинь. Гадаа олонгууд бид нар чинь нөгөө нэг сайхан гоё эмэгтэй сайхан хүүхэн байж байгаа л ингээл гадаа гараад сай бүсрээ шороо таасан дарагдаал. Инээдтэй тэгэл бид нар чинь нэг юм зундаа бол нэг хаанаас гарч ирсэн юм нэг халтар хүүхнүүд явж идэг байхгүй юу. Тэгэл морь тарваны спорт өөрөө их төвчээрийн спорт нар салхинд их гадаа байна. Маш их төвчээрийг шаардна. Дээрээс нь амтан адуус малтай харьцаж маш их аюулгүй байдал, сонор сэрэмжтэй байхыг шаардна. Магадгүй та ганцаараа өнөөдөр өөрөө нөгөө нэг одоо өөрийнхөө аюулгүй байдлыг хангацсан байхад хүнлэнгийн морь одоо ингээ хажуунаас чинь те айлгах хичээх одоо хажууд нь морчин хүргэмтгэн шүү дээ. Бас ингээ таны морь зүгээр хахад хажуугийн морь асуудалд орох юм бол та эрсдэлд орох магадaltaй байна. Та өөрөө аюулгүй байдлаа хангаагүй байжгаад мориноосоо одоо олон жирмээ чангалаагүй байжгаад унахад хажуугийнхаа хүнийг морьныг айлгах гэх юм тийм өөрөө дангаараа спорт юм шиг боловч нь бас багийн спорт. Иймэрхүү олон эрсдлүүд байна да. Энэ эрсдлүүдийг даван туулаа те. Энэ олон жил ингээд тасралтгүй хичээлээ тэгэхээр хувь хүн талаасаа ямар ялангуяа эмэгтэй хүн талаасаа ямар одоо өөрчлөлтүүд гарч өөрт мэдэгдэж байна. За энэ зарим эмэгтэйчүүд нөө тэгэхэр чинь жоохон онцгүй юм шүү гэж бодож магадгүй. Гэхдээ ер нь жоохон нөгөө манай ирчүүд ч хүртэл бидрийг заримдаа ингээл тоглолоо. Манай энэ эр хүн гэлж яддаг байхгүй. Нөгөө амар иршүүдтүүдийн талдаа багштай юм санагддгийг ер нь бол жоохон иршүүд талдаа болно. За тэгээд дээрэс нь баргийн юмд нэг юм одоо шантраад идэггүй өдр болно. Одоо юу гэл морь малаа зүг явж байхад ингээл бас бороо шороонд норн эсвэл эрсдэл үүснэ тий эсвэл харахууд зөв шаардлага үүснэ гэх мэт энэ зүйлүүд бол ер нь байнгын л байж лээдэг зүйл. Тэнгүүд энийг бүр ингээд эхлэл амар бэ яана ингээд морь унаа явах юм бах та одоо яана энэ морь одоо ингээд бороомноор ингээд унаал явал зөөх юм бах та гэл тий тэгдээс нь л одоо ингээд сүүл рүү бүр ингээд тоохоо болцсон байх шин. Гэтэ яг заавал тэгэж хүнд байдалд оруулахгүйгээр шийдэхийг ирмэлцэж агаа л та. Яг манай клубд бол сүүлийн жилүүдэд одоо морь малыг эрсдэлтэй байдалд унахгүй байх ийм юутай дотоод журамтай тий одоо тийм шаардлага хангасан хүүхдүүд одоо морь унаа морь зүүн ч юм уу тий заавал каска зүүн заавал каска өмснө 2 цаг одоо 3 цаг орчим морь унаа заавал ингэж хэсэг амраад дараагийнхаа одоо газар руу явах гэж байгаа цай унд аваад явна ч юм уу тий заавал ийм дотоод журамтай ингэ болчиход байна л да тий журмаар зохицуулж байна бидний дөнгөж анх сурч байхад бол ерөөс тийм байгаагүй ерөөсөө маш эрсдэлтэй спортын дээрээс нь бас ийм маш хүнд нөхцөл байдаг байсан хүнд нөхцөл эрсдэл хоёр чинь нэг дор байсан ч гэсэн тэгэл дуртай бол хүн хийгээл явдаг. Тэгэл яг анх эхлэхэд хэцүү байсан. Одоо л яг ярцсангүй юмнууд гоё олж ийн, системд орж ийн, зохион байгуулалт сайтай болж ийн. Дээрээс нь одоо юу гэдгийг нөгөө санхүүгийн байдлыг бас зөвөр зохицуулах боломжтой болж эхэлж байна. Тэгээ бас гадны олон улсуудаас сургалт тэмцээн уралдаанаас илүү олон юм сураад илүү энийг хөгжүүлж авах. Тийм. Ер нь бол нөгөө гадаад руу тэмцээн дэрж яваад өөрөө орохгүйсэн ч гэснээр тэмцээнд яваад ингээд нөгөө менежмент, зохион байгуулалт тий. За бусад зүйлүүдийг ингээд үзээд ирэхээр
энийг нөгөө нутагтаа одоо байршуулъя те нутагтаа одоо яаж буулгах вэ? Энийг яаж сайжруулах вэ гэдэг юм айгүйх бодож байдаг. Тийм ээ. Сайн ойлжсэн 2019 онд агчуулчтай хараад ингээд вау гэж бодсон гэдэг. Яг энтэй адилхан зүйл надад 23 онд болсон. Өөрөө чинь хараад Хүсгэл аймгийн бас жуулчны пастор Бэсрэг наадам зохион байгуулаад тэр Бэсрэг наад миний хөтөлбөр Мартарваны хөтөлбөр орцсон байсан тийм. Тэгээ манай жуулчдаас Бэлэг улсаас ирсэн жуулчтайсан. Би бас яг адилхан жуулчтайгаа хамт гэх бүр ингээд би харцаагаад гэдэг шиг тийм. Тэгээд ялангуяа тэр дунд эмэгтэй харваачд байсан. Тэгээд үнэхээр үзэсгэлэнтэй тэг эмэгтэй хүн харваж байгааг хараад бүр манай жуулч төртөл алий чи нүгээр хичээллээ ч гэдэг тэгжсэн. Тэгээд тэр бол үнэхээр бас гоё мэдрэмж байд юм байлаа. Тэгээд тэрэн дээр юу анзаарах гэхээр та нар пастор ирээд морьтой бас өөртөө сургаад өмнөх өдөр нэрээ тухайн баазын морьдтой хамт бэлтгэлийг маргааш шууд үзүүлбэр үзүүлчих шиг болсон. Тэгэхээр яг энэ морьдтой ойлголцохтой харваагаа хийхдээ бас морьд хүн хоёрын хоорондын зүйл дээр одоо бас ямар юм нууц зүйл байна те. Өмнө нь одоо морьд тарванд оролцож байгаагүй морьдыг сургаад шууд үзүүлбэр үзүүлэхэд бас хэр хүнд байдгүй. Ер нь бол яг шууд одоо нөгөө нэг бүрэг огт унагдчихаагүй морь бол биш тэдгээр морьдууд мэдээж өмнө одоо унагдчихсэн одоо баг зэрэг одоо амаа мэддэг болсон эмэйл хазаар тогтдог болсон амаа мэдсэн морьд. Гэхдээ зэврэгэн морьд байсан. Зэврэгэн морьд гэдэг нь юу гэсэн үг гэхээр өмнөх жилд нь унагдаагүй. Яг зүгээр номхон болгоод ингээд сургаж исэн одоо өмнө нь унж исэн. Гэхдээ яг тэрний өмнөх зун нь унжицсан буюу зэврэгэн болцсон ийм морьд байсан. Тэгээд тухайн үед бол бид нэг очиод тэр бол одоо нөгөө миний хуучин клуб маань. Тэгээд хуучин клубийн хамт олонтойгоо явж исэн. За тэгэхэд бол нөгөө угаасаа л юу нэг ялцчгүй тийм шаардлага үүссэн бид нар нөгөө одоо мэдээж одоо 600 гаруй километр шүү дээ одоо Хүсгэл чинь тийм баха. Тэр хол газар бид ингээ очиж байгаа. Бараг тийм бах бааз руу дөхөд ирэхээрээ тий. Тэгэнгүүт чинь нөгөө тэр хол газар руу бид нар одоо нөгөө 15 6 морийг өөрөө ачиж ингэж шоу тоглолтод орох гэдэг бол өөрөө бараг нөгөө тухайн одоо бидрийг үйлчлэг авч байгаа хүмүүст айгүй нэг хүндрэлтэй бид нарт бас ашиггүй юм байх шаардлага. Одоо тийм байгаадас учраас бид нар өөрсдөө ингээд мордыг очиод үзээд сургаж ирсэн. Тэгээ тэр үед яг нөгөө одоо нөгөө адууч ах нар байгаа шүү дээ. Адууч ах нар чи та хэцүүтэй. Наадхан дээр чинь морддууд эмхтэй хүн бити мордуулаараа эмхтэй хүн мордуулахгүй те гэл тэгэхэд л манай охтууд бас амар мундаг лаг морин сайн ийм мундаг охтууд эмхтэйчүүд байдаг. Тэр эмхтэйч нь одоо манай хуучин клубын эмхтэйчүүд л те тэд нар маань бол одоо ерөнхийдөө айгүй ирмгийн эмхтэйчүүд байдаг. Тэр нөгөө ярьжсэн шүү дээ ямар хуу болж байна айгүй ирмгийн болцдог байхгүй гэдэг чи. Тэгээд цнаас илт юм билээ. Тий ерөөсөө ингээл мордоол ном сумаа барилалал харц өөрчлөгддөг байхгүй юу. Тий тэгэнгүүт чинь тэр үйл ажиллагааг олвол нөгөө нэг бид нэр маш гоё авч явах хэвээр биднийг одоо юу гэдгийг та нар ингээд үзгээд хүрээд ирсэн байхад өө нөгөө манай харууны морд биш байхгүй юу гэж хэлэх ирэхгүй байхгүй юу. Ерөөсөө айгүй олон жуулчд ингээд очсон байхад ч манай яг нөгөө харууны морд байгаа Сэтрэл Улаанбаатартаа энэ бол бид нар өчигдөр сургасан байхгүй юу гэмэл та нар тэрийг ойлгохгүй байхгүй бид нар тэгэхээр яг тэрийг мэрэгшин төвшөнд л хийх хэвээр. Тэгээд тэрийг бол яг тэгж хийж таарсан. Тэгэл яг мэдээж охтуудтай хамгийн гайгүй гэсэн мордыг л өгж байгаа юм. Тэгэнгүүт ч нөгөө адууч ах нар ч за дандаа тэр чи эмхтөө мордохгүй дэстэй өвөөдөө бити морд за эмхтөө ер нь та нар тийм мэдээлэл гэдэг байгаа байхгүй юу тийм тэгж ирсэн та зайгаад энэ тэгсэн тэгээ бид нар бол яг нөгөө тоглолт болохын урд өдөр нэг 5 маун цагууд мордоо унж эхлээд замдар руугаа оруулаад баймаар нь тасгаад ингээд яадаг иймэрхүү зүйлд юуг анхаарах гэхээр мэдээж аюулгүй байдлын чухал гэхдээ бид яг тоглолтноор бол каск мэтэр мөсөд л те өөрийнхөө хамгаалт идэл хэрэгслэг мөсөдөх боломжгүй гэдэг яа тэр аюул сайн интернетээс аюул олон зураг дардаг тэнгуүч биднийг л амар гой Монголд ил хувцастай яжгаад дээр нэг юм сонин хятад каск ороод ирж болтгоо байхгүй юу тэгэхээр яалтчгүй л тэгэл ус гизгээ гой янзлал тоглолтондоо зоригтой орох хэрэгтэй болдог бас нөгөө нэг анхаарах хэрэгтэй шаардлага зай зүйлс гэвэл нөгөө үзэгчдийн аюулгүй байдал те бидраас нэг зурус татсан юмсаж за та бүхэн энэс битгий холдорой ингэж болно шүү бид нэр ингэж үзүүлээ шүү гэд ерөөхдөө нэг юм зааварчлага өгчдөг тийм зохион байгуулалтын зааварчилгаа өгөөд тийм тэгж байгаа тохиолдолд ерөнхийдөө бол бүх эрсдэл одоо үзэгчдэд бол байхгүй бүх эрсдэл бол яг харваач болон одоо моринд ирж байгаа яг хөл сайтай тавхиас шудрахтай сайхан морь тах юм бол ерөнхийдөө бас гайгүй тэр бол баг магадгүй хамгийн богино хугацаанд одоо бэлдэж орсон байгаа. Тэгээ бас Бэсрэг наадам учраас бас нэлээд урт үзүүлбэрүүд үзүүлсэн. Тэгсэн бид нар бол одоо нэг нэгээр харуулж гарч үзүүлээд цуваанд харуулж гарч үзүүлээд 2 3-аар харуулж үзүүлээд өөр төрлийн юм бай харуулж үзүүлжсэн. Урдах хүн нь тий ангийн тэрийг одоо нөгөө тий одоо бас яг олон улсад тэмцээн төрөл байдаг л да. Могу гэдэг тэмцээн байдаг аахгүй юу. Тэр яадаг гэхээр юм арсыг одоо
нөө сүрлийг арьсанд боогоод тэгээд бидний хувьд бол одоо тэр үзүүлбэр дээр яг зэвтэй сумаар харуулж тухайн чиржсэн байнда зоож исэн. Олон улсын төрөл дээр болохоор яадаг гэхээр зэвнийхээ урталтай ингээд бомбоор болгоод арьсаар боожгаад тэрийг будганд ингэж дүрж агаад харваад хідэн одоо будаг ингэж наалдсан байна гэдэг нөгөө аюулгүй байдгаа бодож зоогдож орохгүй морьныхаа шилбрүү одоо хэрвээ харваж чадахгүй байх юм бол морьны шилб юм уу те эсвэл нөгөө сум нь ойгоод хажуу хүнээ харвах тийм эрсдэлтэй энийг бас яг өндөр ур чадвартай харваач нар үзүүлнэ. Тэгээд тэрийг бас үзүүлчихсэн. Чирдэг бай. Одоо хүмүүст ойлгомжтойгоор бол чирдэг бай. Нэг одоо харваач маань одоо том одоо нэг иймэрхүү хэмжээний одоо байг газраар чирээд бид нар араас нь хөөгд харавч үзүүлчихсэн. Тэгэхээр яг тэр олон улсын тэмцээн гэж явахдаа уйдаж асуухад сайхан бас нэг тэмцээнд оролцоод ирсэн байсан. Тэр бас яг ямар тэмцээн байв? Аль улсад зохион байгуулалт Монголоос бас ямар баг тамирчид оролцсон? Ер нь бол морьт харааны нөгөө нэг тэмцээнүүд нэлээд их болдог, аягүй их болдог. За энэ ч нөгөө нэг одоо Азийн аврах шалгаруулалт тэмцээн тий, за дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн, дэлхийн цомын тэмцээн, маструудын тэмцээн гэх эдгээр тэмцээнүүд ерөөхдөө бол яг хав нэлийн одоо өндөр зэрэглэлийн тэмцээнүүд тооцогддог. За тэгээд тэрнээс гадна мэдээж улс алхан одоо өөрийн гэсэн бага хэмжээний тэмцээнүүдийг бас зохион байгуулж идэг. За өнгөрсөн жилийн 12 сард бол одоо 2025 оны сүүлийн одоо хамгийн том тэмцээн бас нь болохоор Хятад улсын Шинжэн хотод мастерс буюу одоо шилдэгүүдийн ийм тэмцээн болсон. Нэлийн өндөр шагналын сантай Монголоос 8 тамирчин явсан. Монголоос 8 тамирчин. За тэгээд дасгалжуулагч, менежментийн баг. За тэгээд одоо холбооны тэргүүн гэсэн ийм одоо бүрэлдэхүүнтэйгээр яваад тэгээд 10 гаруй хүн явсан. Манай монголчууд бол маш өндөр одоо юутай амжилттай оролцоод ирсэн. Тэгээд одоо мэдээж бол нөгөө энэ чинь спорт болоод хөгжсөн учраас хүүхдийн ангилал болон насан туршидын ангилал гээд байдаг. Өв соёлоо тээх, за дээрээс нь хүүхдийнхээ хүмүүжил тэгээд энэ морьт харваараас хичээлж эхэлж сонирхож байгаа. За тэгээд баскетболын удаас хүүгээ нэлээд эрт багт нь энэ спорт руу оруулсан. Тэгсэн. Одоо нөгөө яг би чинь ийм байхгүй юу. 2019 оноос ахуулаад хүү маань 5 сард тахаас ахуулаад би ажиллая гэд эхэлсэн. Би одоо ч тэр компанид ажилладаг. Тэгээд нөгөө хүүгээ яалтчгүй л одоо тухайд бол залуу гэр бүлийн хувьд бол ингээд нөгөө асрагч аваад хүүхдээ ардаа үлдээг л ингээд аль нь ажиллагаа тавих боломжгүй байдагс учраас тухайд би бол яг хүүгээ ингээд байнгын ажилдаа явуулдаг байсан. Тэгээд 2020 онд яг харваж эхэлж явах үед бол миний өчнийг юм хөөрхөн алхдаг болсон. Тэр үед бараг одоо ингээл хамгийн анх ээжигээ дагаад морьт харааны клубын одоо юм бэлтгэлийн газар очиж үзчихсэн. Тэгээ нөгөө морь малан дээр ингээл ах нартаа мордоол явцдаг тийм болж байгаа. Тэр айгүй дуртай байдаг эр хүний хувьд ялангуяа. Манай хот одоо ч гэсэн одоо л би хүүгээ одоо л яг нэг 7 молоотой болчоор жоохон томорчлоо. Тэрнээс миний үед 5 настай ахта 6 настай ахта бол дэлхийн хамгийн залуу морьт харваач. 3 настайдаа бол одоо юу гэдэг нумсан бариад байгаа ондог болсон зөв техниктэй харавдаг болсон байсан 3 тайдаа. Мордог байсан. Мордог байжгаад тэгээ 5 настайдаа бол яг мордоод өөрийн гэсэн ийм хөөрхөн жижигхэн хар морьтой болоод тэгээ өөрийн гэсэн бүх хилэл хэрэгсийг гоё бэлдэж өгөөд тэгээ миний хүү 5 настайдаа бол яг ингээд одоо сурцсан ийм сайн тамирчин шиг 3 байгаа, 5 байгаа ингээд угсраад бүх байгаа оноод ингээд гардаг юм болцсон байсан. Бүх сургалтад техникээ сурцсан. Тийм. Контентыг харж байгаа хүн яг оноод яаж тийм би энэ бага насны хүүхдүүд энэгээр хичээлэхэд хувь одоо хүүхдийн хувьд хүмүүжлийн хувьд ямар өөрчлөлтүүд бас ажиглагдчихээн тий. Би нөгөө нэг их өөрчлөлтүүд гарсан байсныг анзаарах байсан байлээ. Саяхнаас анзаарсан. Яаж яагаад анзаарав гэсэн чи одоо ингээл манай клуб дээр одоо бол бас ингээд залуу жоох хүүхдүүдээс авч штэ. Тэнгүүд миний үү болохоор 3 настайгаас хичээлээд эхэлсэн. Миний үгийн амьдралын хувьд болохоор тэр бол зүгээр өдөр тутмын хэмнэлээсэн байхгүй юу. Ээж нь хараанд явдаг. Тэнгүүд ээжигээ дагаад миний хүү явчихдаг. Тэрнээс болоод орчин тойронд нь байгаа бүх ах эгч нар нумсан бариулаад ингээд заагаад өгцөн. Миний хүү халаа нөгөө нэг юм өдөр тутамдаа сураад явцсан хүүхд. Ерөөсөө би хүүгээ нэг ч удаа хүчилж үзээгүй. 5 настайдаа бол яг уу ингээл морь унаал эхлээл ингээд баг зэргийн яг ийм зохион байгуулалттай системтэйгээр сурч эхэлсэн. Тэрнээс өмнө бол яг манай хөх зүгээр ингээл фан сонирхолтой байдлаар өөрт нь хөгжилтэй ах нартайгаа тоглох чинь ингээд сурч исэн бол дараа нь яг системтэйгээр 5 наснаас хойш сурч эхэлсэн. Тэгээ сая нөгөө морьт харааны клубтэй одоо маань чинь тасралтгүй л ажиллагаа явуулж нөлөөлөлтаа ч гэсэн заалтаа сургалтаа аваад ингээд явж байна. Ингэсэн чинь бид нар яасан гэсэн чинь залуу жоох хүүхдүүдийг авчирч ингэж багаас нь хүүхдүүдийг бэлтгэе гэж ингэж хүүхдүүд рүү ч гэсэн чиглэж хажиж эхэлсэн.
Тэгсэн 8 настай мөртлөө анхаарал төвлөрөл муутай тий. Миний үгээс айгүй ах. 8 настай мөртлөө миний одоо 5 тухай одоо нодлон манай сургалт ингээд эхэлцгээд манай хот юу нь 6 таа ах үед нь гэсэн үг штэ 9 та 10 та хүүхдүүд миний хүүгийн харж байгаа номыг дийлэхгүй байх жишээ нэ тий. Тэнгүүд одоо магадгүй бүр 5 насны зөрүүтэй байхад тэр хүүхэд бие бэлтрийн хувьд маш зөөлөн сулбар. За ингээд яг ингээд за босороо харваараа гэхгүй бол ингээд уцаа ахаа суух жишээ нэ тий. За тэнгүүд ингээд тасал хөдөлгөөн хөнгөн биш байна. Илүүдэл жинтэй байна. Уцны хамааралтай байна. Анхаарал төвлөрөл муу байна. Тэгээд дээрэс нь бүр яг ингээд тулгаад ингээд харах юм бол эрэгтэй хүүхдүүдийн хувьд хүч сул байна. Гар нь ялцгар байна. Гэх мэт ийм аюул олон зүйлүүд байдаг байсан байна. Би өөрөөсөө анзаараагүй ажил те. Тэгээд сая манай сургалт маань ингээд яваад хүүхдүүд манад олноороо ирээд эхэлсэн чинь маш ихээр харьцуулагдаж анзаарагдсан. Тэгэнгүүт хүүхдүүд бас нөгөө нэг нээлттэй байгаа байдал нь одоо ер нь орчин үеийн хүүхдүүд их жожиг байгаа юм шиг санагддаг болсон надад. Яаж юм гэхэлэр ийм хүнтэй харьцах сошиалтай хүнтэй ингээд өөрийгөө хөргөн танилцууд нийгэмсэж ярилцах байдал талдаа их муу юм шиг санагдаад байна. Тэгэхэд л одоо тийм байсан байна. За тэгэнгүүт одоо клубт маань ирж байгаа юм жаа хүүхдүүд бас аюу хөөрхөн болж байна. Нөгөө нумаа даахгүйсэн өвч нумаа даадаг болж байна. Тэгэхээр яаж юм? Би физиологийн хувьд хүчрхэгжиж байна. Би физиологийн хувьд өөрийн чадахгүйсэн юм чаддаг болж байна. Тэгэхээр тэр хүүхд 2 сарын өмнө даахгүйсэн нумаа тэ даагаад эхлэхээр яах вэ хүүхд өөртөө ихтэй болно. Тэгээ онохгүй байсан байгаа оноод эхлэхээр яаж ийн аюу хөөрхөн болоод ингээд аюу хичээндгий болж байна анзаарагдаж байна. Тэгээд ингээд бас одооноос сая юу нь бол бид нар нэг сарын сүүлээс цагаараа харж байгаа л гайг байх юм бол морьт бэлтгэлээ 7 хоногт нэг удаа хийчихдээ гадаа. Тийм тэгэнгүүт нөгөө хүүхдүүд бас ингээл морь маланд хайртай болж гин гэх мэт. Ер нь бол яг айгүй хин давуу талуудтай. Дээрэс нь ээж хүний хувьд би ингээд анзаараад харж байхад бас айгүй тийм тууштай байгаа нь жоохон анзаарч байна. Гэтэ яг нөгөө хүүхдлийн болохоор ингээл харахгүй ингээл хаяал хэсэг ингээл суугаал хүүхдлийн болохоор ингээл анхаарал төвлөрөхгүй байгаад байна л да. Гэтэл ер нь бол яг бусад хүүхдүүдтэй харьцуулахад бол илүү их тууштай. Тэгээд ер нь бол баргийн юмд бол ингэж болмоор байна, таалагдахгүй байна гэж хэлдэггүй. Эхний таалагдахгүй ах үедээ ч гэсэндээ нэг жоохон оролдоод үзье та гэсэн ийм маягтай дуу. Тий. Хийгээд үзэхэд болдог. Тий, хийгээд хар болдог доо гэдэг ийм хандлагатай байгаад байна. Тэгээд манад одоо сүүлийн үед бас ирсэн бусад хүүхдүүд дээр ч гэсэн ингэж харж хахад айгүй дуртай болсон. Тэгээ айгүй сайн төвлөрөө сурцсан байнаас. Одоо ингээл өмнө чинь ингээл дүнгиж манад орж ирэл нумаа барайл ингээл зогсож яхад нь хажуунаас нэрийн дуудахаар гэл тий ингээл сорц гэдэг үсмэл одоо бүр яг ингээл нумаа барьчаал хаалаа төвлөрлөл байруугаа хараад яг ингээл сумлагаанд хараад ингээ харж яхад хөө их тэрэ хинэ ингээрэ гэж яхад вакуумчсан. Өөрийгөө вакуумжуулсан. Хажууд нь аягүй олон харуулснаа харуулж байхад нэрийн дуудаад тагт сонсохгүй хэмжээнд болцсон ийм анхаарал төвлөрөл өндөртэй болж штэ. Тэгэхээр би бодоход бас тэр хүүхдүүд одоо хичээл номон дээр нь ч гэсэндээ өөрчлөлт гарах магадaltaй гэж би анзаарч байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр хүүхдүүдэд бид ч одоо дэлгэцийн хамааралтай хүүхдийн анхаарал төвлөрөл хэдэн секундээр хэмжигддэг болчихлоо минут биш. Тэгэхээр яг энэгээр одоо хичээллүүлж эхлэе гэвэл та хамгийн түрүүнд бас юун дээр анхаарах вэ? Дээрээс ээж нар ялангуяа хүүхдийнхээ аюулгүй байдлаж морноос унчихгүй байгаа, ном суманд нь оногдчихгүй гэж санаа зовж эхлэх баг. Тэгэхээр хүүхдийг энэ спортоор хичээллүүлэхийн тулд бас юунаас эхлэх вэ? Одоо танаа хөтөлбөрийн хувьд жишээлбэл 10 настай, 6 настай, 7 настай хүүхдүүдтэй хэр удаан бэлтгэж жагаад мордуулж байна. Манай клуб болохоор би өөрөө нөгөө эмэгтэн. Дээрээс нь миний хүү өөрөө бас яг энэ эрсдэлтэй спортоор хичээлж байгаа учраас бүх хүмүүсийг би ямар ч үед мордсон аюулгүй байх хэмжээнд бүх зүйлийг бэлтгэхийг би хүсдэг байхгүй юу. Тэгэхээр яаж юм гэхээр нэгдүгээр бидраас шаардлагатай бүх юмыг бид нар заавал хийсэн байх хэвээр. Ямар ч үстэй гэхээр морь харваны морь байх хэвээр. Сурцсан байх хэвээр. Хүүхдтэй харьцдаг морь байх хэвээр. Зам тал байх хэвээр. Ямар нэг юм болоод одоо морь маань унахад тий янз янзын болоход заман дээрээс нэг төмөр гарч ирээд хүүхдийг хатгачдаггүй байх хэвээр. Тий. За хүүхэд өөрөө унлаа гэж бодоход каска өмссөн байх ёстой гэх мэт чинь аюулгүй байдал тал дээр манайх аюулхан анхаарч ажилладаг. За тэгэнгүүт эцэг эхчүүд өөрсдөө юун дээр анхаарах вэ гэхээр ерөөсөө л эцэг эхчүүд маань яг л авчирч явах хөстө цагтаа хөөгөөд эсвэл яг хүүхдээ хичээл тэр нөгөө сургалтанд хамрагдах цагт нь л хамруулаад байна. Тэгэх юм бол энэ нөгөө хүүхэд маань цаг эхлээд цаг ордог болчлоо тий дараа нь ингээ яг юмнуудаа ингээ системтэйгээр сураад ингээ явчлаа. Дараа нь ингээ бүр спортын хэмжээнд ингээ хөгжүүлэх хэмжээнд нь бусадтай өрсөлдөх хэмжээнд нь болгоод ирлээ. Тэгэнгүүт сая бол одоо 12 сарын 1 сард явж гисэн хүүхэд маань сая 3 сарын дараа мордсон. Аюу хөөрхөн байна лээ.
Тийм. Тэгэхээр ер нь бол манайх бол ингэж байгаа юм. Зөвхөн хүүхэд гэлтгүй 2 сарын хугацаанд яг бүх техникээ бүгдийн сайхан сурчих. Бүх юмаа сайхан сурчих, морь тарваныхаа бүх техник идэл хэрэгслээдээ танилцчих, бүх юмаа сайн сурчих. Тэгээ нэг 2 сарын дараагаар бүгдийн сайхан мордуулна гэд ийм системтэйгээр явж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд юундаа анхаарах вэ гэхээр хүүхдүүдийн зөв хооллолт, зөв амралтанд нь анхаарна. Бид нар бол одоо бусад одоо харвааны техник, аюулгүй байдал гэх зүйлсүүдэд анхаарна. National Geography дэлхийд одоо алдартай аяллаа болоод энэ байгалийн нэвтрүүлэг хийдэг нэвтрүүлэгт оролцсон байсан. Саяхан бас дугаар нь цацагдсан. Маш өндөр хандлттай. Монголын өв соёлыг үнэхээр гоё сурталчилсан. Ийм үзэсгэлэнтэй бүсгүй өөрөө бас англи хэлээр яриад энэ соёлоо танилцуулж аваад надад үнэхээр гоё санагдчихсан. Энэ бас яг ямар очиртай нэвтрүүлэг байв? Яаж холбогдож анх танаа дээр ирэв? National Geographic-ийн одоо нөгөө нэг адал явдалт одоо ийм нэвтрүүлгийн том төлөөлөгч нь Эва Зубек гэдэг эмэгтэй байдаг. Эва Зубек болохоор яг өөр ингэсэн юм том юм юутай гэсэн одоо хөтөлбөртэй гэж ярианда одоо ТV хөтөлбөртэй гэсэн байхгүй одоо сериал цуврал юм хөтөлбөртэй. Тэр эмэгтэй яадаг вэ гэхээр дэлхийн хамгийн экстрим гэсэн зүйлүүдийг очиж ингэж хийж үзээд өөрийн мэдрэмжээрээ танилцуулж ингэж яадаг цуврал. Тэнгүүд манайх болохоор season 2 буюу 2 дугаар улирлын 5 дугаар анги дээр манайх орсон. Энэний зураг авалтын ажлыг хамгийн анх болохоор одоо манай найз. За нэг юм байна. Айгүй олон морь тарваны клубүүд ингэ би судалсан. Ингээд судлаад хамгийн тохиромжтой нь бол танах байна. Гэтэ яг нэг одоо л найзууд болсон гэсэн үг л дээ. Ингээд танах хамгийн тохиромжтой байна. За нэгдүгээрт чи өөр бол одоо олон жил одоо аялал жуулчлалын салбарт ажилласан. Англи хэлтэй нэгдүгээр хамгийн давуу тал, хоёрдугаар болохоор аюулгүй ажиллагааг болон одоо тэгш сайхан суралцах боломжийг гэж хангаж ажиллах нь одоо миний хувьд бол чухал идэг. Тэгээд маа клубч нь болохоор одоо нөгөө 3 залуу тэгээ бий байгаад байна шүү дээ. Тэгэнгүүт чинь яаж юм гэхээр би ч нөгөө өөрөө эмэгтэй хүн байгаад байгаагийнх анх нөгөө туулж исэн надад тохиолдож исэн бүх юмдыг би мэдж байгаа учраас за нэг эмэгтэйчүүд нэг жоох энэ хэцүү байдаг да гэд би тэрийг засаж ажиллах хичээдэг. Тэгээд тэр нь магадгүй тэр хүнлэнгийн нөгөө National Geographic-ийн төслийг Монголд хэрэгжүүлсэн одоо тэр Монголд байгаа тэр хүний анхаарлыг татсан л да. Тэгээд холбогдсон бид нар нөгөө анханасаа одоо ажлыг бүхэл нууцын зэрэглэл одоо бүх зүйлийн дагуу хийгээд гисэн 2025 оны 6 сард бид нар National Geographic-ийн төсөл дээр одоо зуралцж байсан. Тэгээд нууцын зэрэглэлтэй тэдэн хүн оролцсон, тийм хүн оролцсон, найруулга юм байна. Энэс өөр юм хүн байж болохгүй зөвхөн эдгээр сонгогдсон хүмүүс оролцсон. За тэгээд дээрэс нь зураг авалтыг бол манайхаа баазын маань байршилж байгаа голуудад зураг авалтыг бол энэ байршилт хийх боломжгүй энэ баазыг энэ байршил руу нүүлгэн. За тэгээд зураг авалт тэдэн хүний бүрэлдэхүүн тэгэхээр тэдэн сарын тэдний хооронд болно гэд ингээд бүх зүйл тохиролцоо хийгдээд өнгөрсөн жил буюу 2025 оны 7 сард тэр ажил маань яригдаад 2025 оны 9 сард зураг авалтанд орсон. Тэгээд 9 сард зураг авалтанд ороод тэгээд 2025 оны 12 сарын 20-д яг нэг шинэ жилийн үеэр цацагдсан тий. Тэгээд маш их хандлтыг авсан. Яг манай монголчууд маань мэдээгүй шүү дээ. Айгуу сайн болтой. Манай монголчууд тийм сайн мэдээгүй. Тэгээд яг нөгөө ойрын хүрээлт байдаг хүмүүс л нөгөө энэ спортт байдаг хүмүүс ч юм уу мэдсэн яг тийм сүртэй вайрал болж чадаагүй Монголд. Гадаадд бол маш өндөр хандлттай, маш өндөр үзэлттэй байсан. National Geographic-ийн 27 сая дагагчтай YouTube суугтнаас давхар орсон. Тэгэнгүүт яаж нэг гэхээр нөгөө YouTube ч юм болохоор байнгын байж идэг тий. YouTube руу ороод үзэхэд л байж идэг учраас энэ өөрөө маш их нөгөө нэг одоо ийм чиглэл урсгалыг бид нар лөө ингэж авчрах тийм одоо тухайл одоо суурь түлхүүр болсон. Тэгээд маш гоё төсөлд амжилтаа оролцсон сайхан байсан. Би яг тэр ярилцлагын хэсгүүдээс үзчихсэн нөө бас зохиол мэдээж National Geography юм гаргаж байгаа. Тэгээд Монгол гэрт суугаад яг зөвхөн гэрэл нь ингээ өөр төр чин тусаа тий. Тэгээд яг нөгөө үндснийхээ өв соёлыг англи хэл дээр ингээ үзэж байгааг хараад надад бүр айгүй гоё байсан. I survived that one. Very first time when I got on a horse and then dropped my rein, that's my first aha moment. I was so scared, but I did it. Great. Good job. Гэт ялцчгүй энэ контентоор дамжуулаад ялангуяа одоо нөгөө морьт харваа нөө
Netflix-ийн бас энэ цуврал нөгөө Physical Asia гэсэн нөлөөлж байгаа. Ер нь Монголын өв соёл гэдэг зүйл бүр үнэхээр анхаарлыг татаж байна. Тэгэхээр энэ жил бас энэ контентоор ч гэсэн дамжуулаад олон жуулчдаас ирж байгаа одоо тэр зүйлүүд эхнээсээ харагдаж байгаа. Тэгэхээр 2026 оны одоо улирал эхэлж байгаа энэ үед та юу төлөвлөж байна? 6 дахь клубын зүгээс бас яг ямар ажлуудыг аялал жуулчлалын салбарт хийж байна. Нөгөө би ч өөр айгүй олон жил аялал жуулчлалын салбарт байсан болохоор ерөөсөө анхаал нөгөө нэг морь тарваг сурж эхэлжээд ерөөсөө би аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно гэд ингэж ил зорж ажиллаж эхэлж байсан. Тэгтээ яг мэдээж өөрөө би маш сайн сурах хэрэгтэй тамирчны хувьд ч тэр тэгээд одоо дээрэс нь одоо бусад залуучуудтайгаа нийлээд клубыг удирдах авч явж байгаа хүний хувьд ч тэр ер нь бол нөгөө нэг одоо манай клубын салшгүй нэг гэсэн л аялал жуулчлалын одоо бүтээгдэхүүн байдаг. Гэтээ хамгийн одоо энэ бол гол нь бол биш. Зүгээр салшгүй хэсэг нь бол мөн. Тийм учраас манай клубын хувьд зүгээр нөгөө сургалтаа өргөжлүүлээд явуулах, морь тарваны бэлтгэлтэй гарах те. За болвол одоо өөр одоо үзүүлэн тоглолт босцнуудаа хийх гэдгээс гадна жуулчдад хөтөлбөрүүд байдаг. За манайх одоо багада 3 хоног манайхтай интенсив буюу одоо эрчимжүүлсэн морь тарваны бэлтгэл байдаг. Энд яадаг хэрэг бид нар бүх юм гаргана. Морь, нум, сум, хоромсог, саадаг, эдлэл хэрэгсэл, за тэгээд морь тарваны морь, зам, талбай гэдэг ингээд бүх эдлэл хэрэгсэл гаргаад гэрээр хангаад тэгээд 3 удаагийн хоолыг өгөөд тэр хүнийг өрөөсөө ингээл хооллолоо амраалаа бэлтгэл хийлгэлээ. За бэлтгэл тэгэл хоол бэлтгэл амралт хоол бэлтгэл амралт гэдэг ингээ 3-5 хоног байлгаад ийм морь тарваны horse archery одоо intensive training буюу одоо морь тарваны эрчимжүүлсэн зөвхөн юм вакуумжуулсан бэлтгэлийг санал болгодог. Энийг бол одоо манай 2023 оноос хойш тасралтгүй хийж байна. 2023, 24 за тэгээд өнгөрсөн 125 гэдэг ингээд 300 хийсэн биз дээ манайх. Тийм байна. Тэгээд тэгэнгүүт чинь яаж юм гэхээр нөгөө хүмүүс аявих бас мэддэг болсон. Тэгээд юус маад одоо 3 дахь жилдээ угсарч ирж байгаа хүмүүс бас байна. Тийм тэгэхээр хаа нөгөө клубын төлөвлөгөөний хувьд бол мэдээж хийдэг энэ ажлуудаа хийн, өргөжлүүлж хийн, монголчуудаа ч сургалтаа сайхан зохион байгуулна, өв соёлууд түгээн дэлгэрүүлнэ, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд рүү чиглүүлж ингэж ажиллана. За тэгээд олон улсын тэмцээний төслүүдтэй оролцсон. За тэгээд мэдээж энэ гадаа жуулчдыг одоо тасралтгүй авч ингэж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Манайх энэ жилийн үед бас нэг гоё алзуур хууштай зүйл болж байгаа. Тэгэхээр манайх нөгөө нэг юм байнгын бэлтгэлийн талбайтай болохоор төлөвлөж ажиллаж байгаа. Жуулчны компанид байнгын юм уу талбар их даваа тал байна. Манай жуулчнаас өөрөө сайн мэдж байгаа байнгын хугацаатай тогтмол хизээч очиход хүлээгээд авчдаг ийм л үйлчилгээ бидэнд бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа да. Тэгэхээр одоо яг 26 онд аяллуудаа одоо хөтөлбөр дундаа орууллаа гэж бодоход яг яаж холбогдоо те ямар бүтээгдэхүүн сурахаас гадна манай аялал жуулчлалын компаниудад хэрэгтэй байгаа зүйл нь үзүүлбэр байгаах гэж бодож байна. Үзүүлбэр хэд хоногийн өмнө захиалж танах яг үзүүлэх боломжтой байх уу? За ерөнхийдөө манайх нөгөө өөрсдөө зөвхөн морь тарваны үзүүлбэр үзүүлдэг байхгүй юу? Морь тарваны үзүүлбэр гэдэг нь юу гэсэн үг гэхээр яг нөгөө өөрөө ч үзэжсэн зөвхөн нөгөө морь тарваач нар харуулж үзүүлнэ гэсэн үг. Зарим тохиолдолд манай аялал жуулчлалын компаниуд ингэдэ гой циркийн үзүүлбэр нэмээд өгвөл болох уу тий? Циркийн үзүүлбэр гэдэг чинь яадаг вэ гэхээр морин дээр морины давхиан дунд цогион дунд нөгөө акробатын үзүүлбэрийг морин дээр хийдэг байхгүй юу бас. Энд чинь бас өөр айгүй том урлаг шүү дээ. Морин цирк гэдэг чинь. Морин циркийн яадаг вэ гэхээр ингээл моринууд байж хат морин дээр нь гарч зогсон дунд бууж суун тий акробат үзүүлдэг морин акробатын энэ үзүүлбэрүүд чинь болохоор бас тусдаа. Манайх бол зөвхөн морь тарваныхаа үзүүлбэрийг өөрийнхөө бааз дээрээ үзүүлдэг. За хүмүүс маань өөрсдөө хурж ирээд үзээд араас нь нэг цагийн ч юм уу хичээл заалгаад тэгээд манай морь тарваач нартаа зургаад аруулаад ингээд явах. Манайх өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол яг нөгөө шүр 0 баг зэрэг асуудалтай айлаа л да. Яг нөгөө эко байдлаар би шийдэж явж байсан. За энэ жилийн үед болохоор бид нэр яг ингэж нөгөө хүннийг 5 тухтай бөгөөд дээрэс нь одоо ийм authentic буюу яг энэ үндсэн амин чанарыг алдуулахгүйгээр авч явахаар нэг хичээж байна. Тэгээд ингэхээр нөгөө хүмүүс маань хурж ирээд нэгдүгээр нөгөө ядрахгүй, сапирахгүйгээр тий гоё энэ морь тарваг үзээд буцах боломжтой болох нь. Тэгээд морь тарваны үзүүлбэрийн хувьд яг тийм хөтөлбөртэй байна. Хурж ирж үзлээ. Манайхтай одоо бид нар нөгөө газрын 10-ны хичээл техникийг нэг зааж өглөө 30-40 минут харуулаа. Морь унж үзэх сонирхолтой бол морь унж үзээд ингээд явдаг ийм хөтөлбөрүүд бас байгаа. Энийг бол харьцангуй гайгүй яг манай нөгөө бааз дээр өөртөө хурж ирээд үзчихнэ гэж байгаа тохиолдолд бол ер нь бол нэг
3 7 оны өмнө ч юм уу 2 7 оны өмнө хэлсэн байхад болно. Тэгээд энэ маань гэхдээ яг зүгээр манай морьт гарааны тэмцээнүүдэд зайлшгүй уялдах шаардлагатай болдог. Бид нар ч нөгөө өв тээгчнээс гадна бид нар ч юм бол өөрсдөө тамирчид тэгэнгүүт яг нөгөө морьт гарааныхаа тэмцээн оролдонд оролцохтой давхардах юм бол боломжгүй. Бусдад үед бол ер нь бол байнгын боломжтой нээлттэй. Одоо яг энэ 4 улирал ажиллах баазын байршил хаа байх вэ? Хотоос хэр хол байх вэ? Хотоос ер нь бол нэг 40 орчим км юм уу? Тэгээд тий ер нь бол нөгөө Налайхаас Төв аймаг руу явдаг 4-р зөвлөгийн тэнд манайх бол газрын зурган дээр бол нөгөө 6-аад морьт гарааны клуб гэнгээ хайхлаар 2 байршил гарч ирдгийг. Тэгээ нэг нь болохоор одоо манай хүнсний дөрөвт байдаг дотор заалны бэлтгэлийн талбай, нэг нь болохоор манай хээрийн бэлтгэлийн талбай гэж гарч ирдэг. Тэгэхээр тэр танхим дээр тэр хээрийн бэлтгэл дээр бол яг сургуультай тэмцээнд оролцох давхцаагүй бол таад байнгын байж гэн гэсэн. Тэмцээнэ байнгын байж гэн. За магадгүй бас наадмын нээлт ч юм уу тиймэрхүүндээс орохоор бол бас давхардах юм бол боломжгүй. Одоо энэ юуны сая шинэ ажлаа бас хүлээж авсан байна. Тэгсэн. Монголын морьт харвааны холбоо. Тийм, Монголын морьт харвааны холбооны гүйцэтгэх захирлаар сая ажиллаж эхэлсэн. Энэ ажлын сайн сайхан таад манаас алсын хараа зорилго юу тодорхойлов, юу чиглэж байна, тэ холбоо бас юун дээр анхаарч ажиллаж байна. За, холбоо ерөөсөө хамгийн ихэнд бол ерөөсөө ив нэгдэл бүх тамирчдын нэгдсэн байдал. Энэ яаж юм гэхээр нөгөө манай одоо бид бол нэгдсэн. Гэхдээ бол түүхэндээ бол одоо нэгдэлгүй байдал төр нь бол манай морьт хараачдын дунд байдаг байсан. За тэгээд нэгдэхгүй байхаар яадаг вэ гэхээр тэмцээн уралдаанд залгарддаг. Тэмцээн уралдаан хоёр талд салангуулдаг. Нэгдсэн тамирчдын ранг гарахгүй байдал үүсдэг. За тэгээд гадаад руу тэмцээнд тамирчдаа явуулж байгаа тохиолдолд зөрчил үүсдэг. Энэ тамирч явах байсан, энэ тамирч явахгүй байсан гэх мэт энэ асуудлууд үүсдэг. За хүлээн зөвшөөрөх байдал үүсдэг байсан. Одоо бол манай морьт хараачд бол бүгдээрээ нэгдээд нэгэн туганд орсон байна. Маш сайхан зүйл болсон. За ингэж чадсанаар бид нар юуг товчилж байгаа юм бэ? Эсвэл юуг одоо ингэж хэлбэрчилж байгаа юм бэ гэвэл нөгөө түрүүн сая хэллээ тамирчдын нэгдсэн чансаа. Тамирчдын нэгдсэн чансаа гарцсан байхад энэс уялдуулаад тамирчдын цол зэрэг гарна. Тамирчдын гадаад явхад хэн явах уу те тамирчдын ранг гараад ирнэ. За тамирчдын ранг гарсан тохиолдолд бид нар одоо нөгөө магадгүй бас нөгөө Монголын бүх төрлийн спортын бүх тамирчдад тулгардаг асуудал буюу санхүүгийн асуудал. Санхүүгийн асуудлуудыг эртнээс нь зохицуулах боломжтой болно. Яагаад гэхээр одоо нэгдсэн ранггүй байдаг гэсэн болохоор би явах юм уу та явах юм уу мэддэхгүй байжгаад тэгэл цаг нь тулдаг санхүүгийн асуудалд оролцоод явж чаддгүй ийм асуудал зөндөө үүсдэг байсан. Таад нэгдсэн системд орсноороо сарын өмнөөс явна гэд ядчлал нэг сарын өмнөөс өөрийгөө явна гэдгийг мэдчихээ тий. Тэгэх юм бол та яах юм нэгдүгээр өөрийгөө бэлтэн тамирчдын хувьд бэлтгэн эдлэл хэрэгслийнхаа хувьд бэлтгэн бусад юмудаа бэлтэн дээрээс нь цаг хугацаагаа зохицуулна гэх иймэрхүү болж байна. За энэ болохоор манай одоо холбооны эхний нэг юм том ажлын нэг. За хоёрдугаар том ажлын чухал зүйл хэрэг нэг одоо тамирчдаа бас спортын зэрэг цолтой болох гэдэг. Спортын зэрэг цолтой болохоор яадаг вэ гэхээр зарим нэг хүмүүсийн хувьд болохоор бас яг зэрэг цолтой болоод ирэхээр хичээлийг сонирхол нэмэгдэнэ. Тэгээд тийм байна. За сүүлд нь болохоор мэдээж энийг болохоор нөгөө өв соёл талаас нь олон одоо хүмүүс түгээн дэлгэрүүлэх монголчуудыгаа ер нь бол нэг тийм ямар баргийн юм залуу морин дээр мордоод харавчдаг тийм байвал гоё үстэй. Тийм ер нь бол олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гэсэн ийм ажлууд мэдээж манай эдгээр бол яг манай үндсэн том одоо энэ жилийн үед бол баримтжилж ажиллах ажлууд. За тэгээ хоошид бол мэдээж одоо олон юунууд байгаа, төлөвлөгөө ажлууд байгаа. Эдгээрийн нэг нь болохоор одоо дэлхийд бас морьт харааны холбоонууд байна л да. Дэлхийн морьт харааны 2 холбоо байдаг. 2 холбоотой одоо уялдаа холбоотойгоо сайжруулж ажиллана. За тэгээд 2030 онд одоо Азийн том наадам болдог. Тэрэнд бол бас бид бас оролцох ёстой. Оролцсон амжилттай оролцох нь чухал. 2030 онд болж байгаа тэмцээний суурь наан нь энэ ч тавигдчих ёстой байхгүй зөв тавигдах ёстой. За тэгээ 2030-аар нь болохоор олимп болно. Ер нь гих мэдчлэн бид нар одоо шат дараалтаагаар олон тэмцээнүүдэд бид нэр одоо эдгээр олон улсын том төслүүдэд морьт харааг одоо шат дараалтаагаар оруулж бүртгүүлэх ийм ажлууд байх хэвээр. Энэ бол ялцчгүй байх хэвээр. Яаж ингэж бид нар нөгөө хүмүүсийн зарим нэг амбицтай хүмүүсийг тий амбицаар нь хүлж спорт руугаа авчрах юм байна. Тий. Тэгээд дээрэс нь яг хөө ингээд авчраад ирэхээр яаж юм гэхээр олонний анхаарлыг татаад эхлүүл нэгдүгээр тийч нөө зүгээр нэг олонд танигдахтай голнош
санхүү мөнгөний асуудал яригдчихэйдэг. Санхүү мөнгөний асуудлыг яагаад би дахин ингээл альтернатив сорж дурдаад байна хэрэг энэ өөрөө айгүй зардал өндөртэй спорт байхгүй юу? За зүгээр нэг фитнес таах юм бол та сарынхаа урамжийг төлчих юм бол фитнесийн эдлэл хэрэгсэл хугацаа авчих юм бол танд ингээд эдлэл ер нь бол барьцангуй гайгүй шүү дээ нэмэлт одоо уурга бурс төсөөлөл авахгүй болвол гэтэл морьт харуу яадаг гэхээр нум, сум, хоромсох, саадаг эдлэл хэрэгсэл дээл хувцас. За тэгээ байж идэл дээрэс нь морь. Тэгээд тэгэнгүүт чинь тэрий чинь зүгээр нэг морьтойгоо очиод хийчихгүй нөгөө дахиад зам бай, тал бай. За тэгээ шагнал урамшуул гэд морьт харва өөр амар өндөр эрсдэлээс гадна өндөр юм зарлагтай спорт. Тэгэхээр энэ зарлагыг бас шийдэхин тулд бид нар ялцчихгүй олныг хамруулах тий. За дээрээс нь магадгүй болдог бол одоо хувь хүмүүс компаниудын ивент тэтгэлгийг авах ийм шаардлагатай. Одоо яг энэ маш чухал соёлыг бас ингээд тээж авч байгаа өв тээгч нарын хувьд одоо улсын соёлын амч гэдэг юм уу те бас энэ байгууллагуудаа хамтын ажиллагаа хэр байна те бас нөгөө хамтын ажиллагаа оролцоо хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэл ингээд яригддаг шиг. Тий. Одоо сүүлийн жилүүд харьцангуй гоё болж шүү. Тэгээд дээрээс нь сая бол нөгөө манай холбоо нэгдснээрээ Монголын үндэсний спортын хороонд юу асан? Албан ёсны бүртгэлтэй цорын ганц морьт харваны холбоо болж орж байгаа юм. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цаашид хооштой ерөөсөө манай холбоо албан ёсны бүртгэлтэй олон улсад болон Монголд төлөөлөх эрх бүхий холбоо болж байгаа байхгүй юу? Ингэснээр бид нэр нөгөө төрөний таны асууж байгаа төрийн байгууллагуудтай саад дотгоргүйгээр нэг шугамар харьцаж эхэлж байна. Манай морьт харваг бас ингэж гой байнгын дэмжиж ажилладаг бас газрууд байна. Монголын үндэсний спорт ёроо. За тэгээд нийслэлийн аль жижиглийн газар. Нийслэлийн аль жижиглийн газар чинь болохоор бас аюу гой ивентүүдийг зохион байгуулна. Зохиосон ивенттэй бид нэр бол байнгын хамтын ажиллагаатаар оролцож гэж явждаг. Одоо ярилцлагыг үзээд маш олон хүмүүс бүгд л ер нь дотроо нэг жоохон байсан дөлн илүү асууж илүү бас энэ спорт хичээлийг хүсэх байх те. Тэгэхээр тэр хүмүүст бас танаа одоо энэ гарах энэ бааз дээр өөрсдөө монголчууд гадаад хэлтгүүтэй монголчуудаас байрлаж сурах өдөр болго ингээд нөгөө ажлын одоо зав зайгаасаа ингээд хотын сургалтын тахимд очих завгүй саяных шиг 3 богино хугацааны байрлаа сурах боломж байх уу? Байна. Ер нь бол яг нөгөө Монгол хүүхдүүд маань бол нөгөө нэг очиол ингээл тэнцэнэ амьдрал ингээ манаас сурагч нар шин тийм шүү дээ хөөхөө очиол бааз дээр очиол ингээл амьдрал хоолой дундаа хийж идэл морин дээр мордол ингээл бэж идэг. Тэглээгээ тэр хүүхдүүдээс илүү төлбөр өрөөсөө авахгүй. За тэгэл ер нь баг хийх нь баг үнгүү шахам ингээл сураал яж идэг тий. Тэнгүүд би яг нөгөө нэг яг энийг холбож ярихад бол холбооныхаа бүх клубын талаар ярих нь зөв байх. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө байршлаасаа хамаарна. Дээрээс нь хүний нөгөө хүрэлцээтэй байдлаасаа хамаарна. За одоор ер нь бол албан ёсны бүртгэлтэй манай холбоонд 15-6 клубүүд байна. 15-6 клубүүдээс яг өөрсдийн гэсэн морь малтай тий байнгын одоо очиод бэлтгэл хийж болох газартай бас нэлээдгүй олон клубүүд байна. Эдгээр клубүүдийн байршлалаар одоо ер нь бол тармаг тий тэгэнгүүт одоо үлзийд хороололт гэхэд л 2 клуб байна. За Чингис хааны хүрэн дээр гэхэд л 2 клуб байна. За манай 6 дахь морьт харууны клуб болохоор Майдар бурхны одоо зүүн хойдлын аманд одоо шавартын хүн дээр гэж ярьдаг хаа манай хэсэг. Тэгэж тэржээ бас бид ингэж гарч бас байнгын бэлтгэл сургуультаа хангаж ажиллаж эхэлнэ зунаас. За тэгэхээр ер нь бол яг манай холбооны чат руу холбогдож болно. Манай холбооны чат руу холбогдоод Монголын үндэсний морьт харууны холбоо гэдэг юм чат байгаа. Манай пэйж байгаа. Монголоор бичих үү? Тэгэд монголоор бичнэ. Англиар ч бас бичиж болно. Англи монголоор аль аль нар хайхад гарч ирэхээр бичсэн байгаа. Гэтэл англи нь бол яг нэрээрээ зөв нөгөө англи орчуулга нь явж байгаа. Mongolian Traditional Horse Archery Association гэдэг тийм. Тэнгүүд Монголын үндэсний морьт харууны холбоо гэдэг. Энийн пэйж рүү бичсэн бичих юм бол манай бусад нөгөө клубүүдийн байршил, мэдээлэл бүх зүйлийг бид нар өгөхөд нээлттэй. Ингэнгүүт нөгөө яах нь заавал одоо энэ хотын баруун захад байгаа газар манай хотын зүүн захад манай 6-ад очих албагүй байхгүй юу? Тэнгүүд манай холбооны бусад бүртгэлтэй клубүүдийн мэдээлэл, сургалтын төлбөр, байршил, холбогдох хүн гэх зүйлсүүдийг ингэж авч болно шүү. Зөндөө бас 15-6 клуб. Тийм 15-6 клубүүд байна. Олон байна. Олон байлгүй яах вэ? Манай хэдийгээр нөгөө бидний мэдтгүү халавчиг айгүй олон жилийн хугацаанд цаг заваа сэтгэл зүрхөө зориулаад явсан айгүй олон ах нар байдгийн шүү дээ. Ер нь бол яг зүгээр тэд нар маань юун дээр алдаад энэ гэхлээр нөгөө өөрсдөө таньж мэдүүлэх те одоо сошиал маркетингийг зөв хийх, олонд хүрэх тал дээр жоохон дулмгхан ажиллаж болно. Гэхдээ тэр олон ах нар маань энэ олон жил одоо 20 гаруй жилээ зориулсан хүмүүс биш шүү дээ. Морьт харуунд. Тэгэхээр тэр ах нар маань мундаг шүү. Та нар маань тэгээд бид нарт айгүй гоё зөв суурийг тавьж өгчээ. Тэгээд тэрэн дээр нь бид нар одоо залуу хүмүүс бас сайхан
хөгжүүлж авч явах болно. Аялал жуулчлалын төвөр операторууд маань орон нутгийн хүмүүстэй хамтраад яг authentic гэдэг ориг тэр одоо ахыг уг нь үзүүлмээр байдаг. Гарч ирдэг эрсдэл нь юу гэхээр яг ажил хэрэгч байх. За саяны танаа клубын хэлдэг аюулгүй байдал. Энэ хоёр дээрээс жоохон хариуцлагагүй байгаар одоо нэг үгүй л гэх тийм ээ орон нутгт иймэрхүү эрсдлүүд гардаг учраас тэрийг бүтээгдэхүүн болгоод ихтгэлтэйгээр зарж чадахгүй хүлээгдээд байна. Энэ эрсдэл яаж ч өөрөө аялал жуулчлалын хүн учраас олж харсан байна те. Саяны тэр аюулгүй байдал тал дээр бас дахиад илрүүлж асуумаар байгаа зүйл нь. Одоо морь танаа клуб дээр очиод морь унцур яа гэд очиж байгаа хүмүүстэй моринд мортохоос нь өмнө бас хэд хоног мортохтонд бэлдэж хэд хоног бас сургах хэрэгтэй болдог бай. За нодлонгийн хувьд болохоор бид нэрээс 3-5 хоногийн хөтөлбөртэй явж исэн. Гэтэ манай дээр бол ингээд дахин эргэж ирдэг айгүй олон хүмүүс байдаг. За тэгвэл нодлон бол бид нар өрөөсөө яг газрын харваагийн зааж ахта зэрэгцүүлэл мордуулаад моринуулаад байсан байхгүй юу. Тэгэнгүүт энийг жоохон сунгах хэрэгтэй байна гэж бодсон. Нөгөө сурагч нар болон одоо сурагч багштай маш их өндөр хэмжээний ачаал ирж исэн. Хэдийгээр одоо энэ чинь нөгөө эрчимжүүлсэн гэж нэрэндээ тохирсон боловч эрчимжүүлснээс илүү хэмжээний жоохон одоо ачаал ирж исэн байна л да. Тэнгүүд энэ жилийн болохоор бид нар яг ер нь 5 хоногийн хөтөлбөр хамгийн боломжтой юм. Яг нэг л хоногийг нь үнэхээр хөөрхөн морийг унуулаад тэ уул оройндоо гүр явуулаад тал дээр дахиулаад тэ зам руу оруулаад ингээ өдөржингөө нэг юм болгочвол бас нэлээд дүүтэй болчих юм байна гэж ингэж анзаарч харлаа. Одоо өнгөрсөн 3 жилийн хугацаанд морьт хараа нэг гадаад шавнарт заахад тэгэхээр их зүгээр юм байна. Тэгээд аялал жуулчлалын компаниудын төрөний таны хэлж байгаа нөгөө би ч өөр аялал салбарын хуучаас яг мэддэг байхгүй юу. Хэдүүлээ яах хэрэгтэй гэдэг гэхээр за нэг багтаа нэг 3-7 хоног юм бүр яалтчгүй хөдөлгөөнгөө бүглэх хэрэгтэй. Тэгэнгүүт нөгөө алтаа таан богдын нислэг за говьруу нислэг бүх юм хөдөлгөөнгөө олцсон байхад би гинтхэн боллоо гэж болохгүй байхгүй юу. Тэгэнгүүт энэ нөгөө амар хэцүү байдаг байсан ихний би энийг өөрөө нөгөө бас хуучин клубтэй ч юм ингээл хийх гээд үзсэн ерөөсө боломжгүй хадангууд нь. За би өөрөө зовлонгийн мэддгээр энийг өөрөө би гардаж хийгээд хариуцлага хүлээгээд өөрөө хийгээд ингээд эхэлсэн. Тэгэнгүүт нөгөө манай клуб нэг онцлог нь болохоор яг ингэж байгаа байхгүй юу. Манай клуб баар одоо бүр ингэж яриад байгаа. 3 сарын өмнө бүгэлжээ. Та 8 сард надтай манахаас морьт харвааны үйлчлэгээ, морьт харвааны хичээл, морьт харвааны шоу тоглолт авах гэж байгаа бол надтай 5 сард энийгээ бүгэлжээ. Баталгаажуулчих. 8 сард бүр юу ч гарч ирсэн байсан гэсэн бид нар танд энийг үзүүлэх л болно. Энэ хичээлийг чинь заах л болно. Ийм зарчим баримтлж ажиллаж байгаа. Тэгээ угаасаа тавар мэдж байгаа. Аялал жуулчлалын салбарын нэг онцлог юм чинь гадныхан чинь маш их төлөвлөдөг байхгүй юу? Маш их төлөвлөлн. Дээрээс нь манай Монгол руу ирж очиж байгаа нислэгийн тез маш өндөр. Тэнгүүд тэр хүн 3 сарын өмнө бүглэх нь хэдэн долларыг хэмнээд байгаа учраас тэр хүмүүс 8 сарын нислэгээ 5 сард бүгэлж штэ. Тэнгүүд нь яг ялгаа авахгүй бид нар ч гэсэндээ тэгвэл яг 8 сард чинь яг гой хөдөлгөөнгөө хөтөлбөр өгчээ та тэгээ тэр хөтөлбөрийн дагав манай төр хүрээ дээр гэдэг ийм л зарчим баримталж ажиллаж байна. Морин аялал за харваагүйгээр те даан ингээ морин аяллууд бас явж байгаа орон нутгийн хүмүүс ялцчгүй орон нутгийн хүмүүсийн оролцоо тэнд зүг хангагдаад ингээ тэр хүмүүс мориороо хангаад төрөөсөө үйлчлэгэнд ингээ орж тэр хүмүүс нэгдүгээрт бас жуулчдын гадны хүмүүс морь унахад ийм асуудлууд гардаг шүү. Энэ дээр анхаараасай гэдэг бас энэ орон нутагт морь унуулж байгаа хүмүүст нэгдүгээрт бас нэг өөрийн санал зөвлөмжөөс хуваалцаач гэж. Хоёрдугаарт нь бас морь унаад ингэж байгаа үедээ морь аялал захиаллаа гэхэд маргааш нөгөө манай морьд адуугаа олсонгүй гэдэг. Тэгэл паалгээл явж штэ гайдгийн юу гэдэг одоо яанвэ гэж шаналсан. Тэгээд найдваргүй хүнд олж жонуулдаг ч юм. Ингээл эрсдэл нэмэгдээл явж байгаа. Тэгэхээр тэр тохиолдолд бас яаж ажил хэрэгч юм байдаг шүү гэдэг бас зөвлөөсэй гэж би хүсэж байна л да. Жуулчдын баазууд болон одоо энэ морь унуулж байгаа хүмүүс нэг орс цэргийн имэйл тавьчихдаг байхгүй юу? За мэдчихэж нэг юм урдаа нэг юм төмөртэй тэгээ нэг юм помбор юм палууштай. Тэгээ аюу царай муутай. Нэгдүгээр харахад царай муутай. За юу. Хоёрдоход суухад аюу тухгүй тэр орс цэргийн имэйл чинь. Орс цэргийн имэйл гоё, орс цэргийн имэйл гоё ингээл жуулчдын бааз 5 тухтаа гэл ингээл тавиад идэг. Гэхдээ яасан бэ аюу тийм юу гэдэг байхгүй. Одоо манай язгуур Монгол имэйл гэдэг ингээд одоо маань Чингис хааны музейд очиод үзэх юм бол яг ийм дээр үедээ эртээ бид нар ер нь ямархуу имэйлээр морддог байсан гэ тий. Нуруунд дээр айгүй гоё суун. Нэгдүгээр нуруунд дээр айгүй гоё суун. Хоёрдугаар та хол замд явхад имэйл чинь бүхсий чинь холохгүй хэцүү байхгүй тий. Ингээл нэг юм сонин ийм донжгонол эсвэл бүр нөгөө нэг юм өндөр бүрхтээ нэг одоо 17 дугаар зууны үе юм л да тий. Ийм донжгор имэйл дээр өндөр бүрхтээ донжгор имэйл дээр тэгэл амар том модон баавар нөгөө мөнгөн баавар тунтал монголтэй. Бид хэдгээр имэйлд бол зүгээр морь унуулахаас жоохон халчаасаа гэж ихний хэлж бод тий. Яаж нэхэр нэгдүгээр тухгүй. Хоёрдугаар болохоор тэр хүн өөрөө ер нь бол одоо урагшаа годраатад унах, арагшаагаа унахад
өнгөрүүлэл аваа явчихдаг байхгүй. Гэтэл манай эртний язгуур Монгол имэйл яадаг гэхээр гой суудлууж уу. Дээрээс нь гой урд бүр айгүй гой тухтай. Морь урагшаага бүдрэхэд буцаагаад босгоод ирэх хэмжээний. Та юу н анзаарч ирсэн бол манай морьт харвааныхан бол яг юм язгуур Монгол имэйлүүдэд наа хэрэгэлдэг. Язгуур Монгол имэйлүүдийг за манай хуучин клубч тэр манай одоогийн клубч тэр яг ингэж өөртөө бүр ингэж анхаарад дизайн, нуруу цуух байдал, хавтас, бүрэг хоорондын зай гэх мэт чинь зүйлүүдийг ингэж анхаарч ингэж авч унж байгаа. За тэгэнгүүт нөгөө имэйл тухтай байгаад ирэхээр нөгөө унж байгаа хүмүүс тухтай байдаг. Унж байгаа хүмүүс ч уул нь кайф мэдрэх гэж ирсэн байхгүй юу. Тэгэнгүүт манай нөгөө орон нутгийнхын яадаг гэхээр олиг солиг ийм сонин ийм царай муута баахан ийм урдаа нэг юм гогцоотой. Эндээс бүр. Тэгэл тэр имэйл нэгдүгээр холгоно, дөрөв сурн холгоно, хүл мэл наваацсан. Зарим хүмүүс чинь нэрлэхэд хэлдэг байхгүй. Айгүй олон мянган доллар төлчөөд ингээ хүрээд ирсэн. Нөгөө хүмүүс чинь за одоо яах вэ? Солихгүй гэл ингээл өстө шил бэлбэн ялах болох. Ийм л байдаг юм байна гэж бодож байгаа байх ёстой гэж бодсон байдаг байхгүй. Гэтэл тийм биш. Тэрийг айгүй гоёор шидэж болно. Айгүй хямдхан штай болно. Тэрийг шидэж болох байхгүй юу? Имэйлээ нэгдүгürt ингээ шидчихмээр байгаа даа. За тэгээ нөгөө яг нөгөө анханасаа бол нэг харьцсан хүмүүстэйгээ айгүй гоё ингээ харьцаад олон жилийн хамтын ажиллагаа үүссэн бол мэдээж нэг тэгээ ярилцаад мэдсэн байгаа. За миний хувьд бол бас яг нөгөө хамтрагчяг тэр тухайн морийг гаргаж байгаа хүнийг бас айгүй зөв сайн сонгох нь их зөв юм уу гэж ингэж ер нь л боддог. Ер нь бол яг ганц морьт гараад биш морин аял дээрч биш ер нь бол бүх зүйл дээр л хамгийн чухал зүйл л дээ. Тэгэж анзаарч байсан. За тэгээд нөгөө аюулгүй байдал талаас болохоор нөгөө ер нь бол манайхан жоохон морь унж чаддгүй хүмүүсийг ч гэсэндээ гайдаар явуулчихдаг байхгүй юу. Яаж ин гэсэн чинь одоо уул нь хэлтэй. Аюу сайн хэлтэй. Ус цаас. Англи манглаар аюу гоё ярина. Бүх төрлийнх нь хэлээр ярьж байна. Гэсэн мөртлөө өөрөө морио унж чадахгүй юм хүмүүсийг тавьсан байдаг. Энэ өөрөө яадаг гэхээр нөгөө морины хөтч буюу морийг гаргаж байгаа морины хөтчтөнд нь бас өөр асуудал үүсчдэг. Хөөдөр урд чинь нэг хүн дахиад яваад тэрийг бойл гэж хэлмээр байна гэсэн чинь нөгөө морины хөтч охин маань өөрөө ардаа дондох эзэн бүргээ барьцсан явж идэг. Ийм асуудал үүсч идэг. Тэгэхээр ер нь бол чанарын шаардлага хангасан өндөр гоё аяллыг өгмөр байгаа бол бүхэл хүний одоо зөвхөн одоо морины хөтч морь гаргаж байгаа хүнээс илүүтэйгээр бас оюутны компаниуд маань өөрөө бас их өндөр ур чадвартай гайдыг тавих нь чухал. Аяллыг унгааж болдог, аварч болдог хоёр хүнчин бол ерөөсөө жолооч гайд хоёр шүү дээ. Тэгээд за тусгай сонирхлын аялал болоод морь унлагын одоо морь аялал ороод ирэх юм бол нөгөө орон нутгийн ах нартай уялдаа холбоо сайтай ажиллах юм шаардлага маш чухал. Маш чухал. Аяллаа чухал ханамжин. Тийм. Тэгэл за яхахтай тэгэл амар гой морь зурунаад буугаад нэг хоол молныг чухал байдгүй. Тэгээ хав мэдээж гой хоол идвэл гоё. Гэхдээ хоол молныг чухал байдгүй. Яг тэр нөгөө өглөөний цайны дараах өдрийн хоолны өмнөх унлага тэр амар гоё ялгал буугаад ирэхээр амар гоё байдаг. Тэгэл өдрийн хоолны дараах нөгөө орой хоолны өмнөх одоо энэ хоёр хувааж ерөнхийдөө хийдэг штэ морь аялыг тий. Тэгмүүд тэрийг айгүй гоё ингээл хөөргөл дахиух үед нь гоё дахиулаад хамгийн гол нь аюулгүй байдал. Аюулгүй байдлын зааварчилгаа нь хамгийн өндөр хэмжээнд төгссөн. Зааварчилгааг танах сургалтын үедээс өгөөд гарын үсгэнтэй сурулж авч байна. Тэгж байна. Одоо indemnity form хэмээн бид заримдаа тоглолтыг. За би танд юм чи ярьж өгсөн шүү. Тэгээд та өхөл миний буруу биш шүү гэдэг хуудсан дээр та гарын үсэг зорно гэж ингээл тоглоод өгдөг. Эрсдэл бол ялц байнга байна. Маш өндөр. Эрсдэл маш өндөр. Би ч одоо өөрөө гихтэл сая хятад тэмцээнд очивол бас ингээл амар өндөр гэмтэл авчаал хүрээд ирсэн. Тийм. Тэгэхээр ер нь бол эрсдэл бол ерөөсөө хинтээч хамт хаанал байж байгаа. Тэгэхээр энийг тооцоолох нь өөрөө чухал. Тэгээ нөгөө морь унах ч өөр бас их сонор соргог байдлыг юм шаарддаг байхгүй аюу тийм attentive байхыг шаарддаг. Тэгэнгүүт ийм сонор соргог хурдтай юм байх хэрэгтэй тий. Хажууд нэг ингээл далжинцэн ингээл нам ингээл явж идэл хажуугийн морь өргөхөд таны морь өргөх байхгүй юу? Яг реакц шууд өргөх тий. Тэгэхээр хурдтай байх хэрэгтэй. Аюулгүй ажлын зааварчилгааг өгвөл араас нь гарах усыг зуруулаад тэгээл авдаг. Ер нь бол яг манайх бааз дээр дээрэс нь одоо яг манай холбооч гэсэндээ ер нь бол бүх одоо тамирчдыг касктай мордороо гэдэг ийм юу гэж байгаа. Баримталж байгаа. Каскны хувьдас зэрэглэл гэдэг юм уу? Энэ каскийг зөвшөөрөх стандартчлал гэж яригдчихэйгүү. Стандартчил байна. Тэгээд манай бол одоо дүрмэн дээрээ бас дахиад нэмж тусах хэрэгтэй зүйлүүдийн нэг бол аюулгүй ажиллагааны зааварчилгааг бас бүр яг батлахаар одоо ажиллаж байна. Тэр нь яаж юм гэхээр бид нар яг нөгөө манай холбооны хувьд бол хит хитэн бичиг баримтыг нэмж боловсруулж байгаа нэг гадагшаа тэмцээнд явхад баримтлах одоо нөгөө нэг тамирчдын одоо ёс зүйн дүрм журам, за аюулгүй ажиллагааны дүрм журам, тэмцээн зохион байгуулах дүрм журам ингээд байж гин гэсэн. Тэгэхээр нөгөө аюулгүй ажиллагааны зааварчилгааг
гээд цаасан дээр цагаан дээр хараар бичээд ингээд өчгөр бүгд л мөрдөх хэрэгтэй болно л гэсэн. Заавал байх. Тийм заавал байх хэрэгтэй. Каскны хувьд таны асуултанд байна. Яг морин унлагын каск. Морин унлагын тусдаа зориултын каск гэдэг. Дууны каск ч юм уу тийм мотоциклийн каск эсвэл одоо өөр бусад төрлийн касктай ер нь бол мордуулахгүй шүхрийн ер нь бол бүх спортч нэрсэлтэй спортууд чинь касктай шүү дээ. Дууны хайн, мотоциклийн хайн, шүхрийн хайн ер нь л бүгд касктай. Бид нар бол яг л морин унлагын зориултын каск, морин унлагын касктай. Horse archery helmet гэж байна. Тэгээ helmet. Тэгээ заахаа horse riding helmet. Horse riding helmet гэхэд яг л зориултын helmetүүд нь гараад ирнэ. Бага зэргийн зарим тохиолдолд бага зэргийн яг ийм урдаа жижигхэн 2-3 хур орчим жижигхэн ийм саравчтай helmetүүд хөвчлэн ер нь байдаг. Гэтээ яг зөвөр урагшаа нүрээрээ унж байгаа тохиолдолд ч юм уу бас хамгаалж байгаа байхгүй юу. Тэрнээс ч бүр юм хитрхи юм том данхаар энэ бас байж байх боломжгүй. Өөр айгу хүнд хэцүү тий авсаархан байна. Мотоциклийн каск ч юм бол ингээд толгоор өнгө ороод ирдэг бол ер нь бол морин унлагын каск бол яг юм чихний дээгүүр ингээд дуусч идэг юм байдаг. Тэгээд нөгөө мэдээж бол яг зүгээр зэрэглэлээсээ хамраад маш олон төрөл байгаа л да. Эхний ээлжинд бол яг л зориулт нь нөгөө horse riding helmet буюу одоо морин унлагын helmet-ээр л хайж болно да. Тустай байна. За тэгээд хоёрын ярьцлага бас дуусах тийшээ хандж байна. Үнэхээр сонирхолтой байлаа. Яг аялал жуулчлалыг мэддэг. Дээрээс нь бас энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бас ингэж өв соёлоо дамжуулж гаргаж ирж байгаа. Би бол маш их дуртай, бахархалтай. Үргэлж контентуудыг нь харж бас бахархаж явдаг. Тэгээ бас нэвтрүүлгийн төгсгөлдөөс таныг энэ гоё өв соёлыг бас хүмүүсийг илүү сонирхоосоо гэдэг үгнээс гоё урайлаг гоё хэлээд хоёлаа нэвтрүүлгээ дуусгая. За ер нь яг зөвхөн нийт монголчуудтай гэж хэлэхэд те бид нар ч нь бол ерөөсөө морин дийлэн дээр л одоо энэ гайхамшиг үзүүлж одоо дэлхийн хамгийн том үргэлжилсэн эзэнт гүрэнг байгуулж илаа тий үргэлжилсэн газар нутгийн үргэлжилсэн энэ том эзэнт гүрэнг байгуулж илаа. Гэтэ бид нар ерөөсөө өнөөдөр морин дээрээ мордоод ингээд нөгөө харваа хийгээд ч юм уу тий морин унаад явахаар бид ерөөсөө 13 дахь зам руу буцаад нэг ингээд дайн байлдаа хийх гээд байгаа гол нь биш. Ерөөсөө нэг тийм буцаж ухрах гээд байгаа юм биш. Бид нар зөв нөгөө амин сүнсээ сэрээдэг тий өөрийнхөө одоо энэ хямрыг сэргээдэг ийм зүйлийг нэгийг одоо энэ морь унах болгоод ингээд бүх монголчууд нь гой буцаад морьроо ундаг болоосай гэж ингэж урайлмаар байна. Заавал морьт хараа хичээлэх албагүй. Гэтэ ер нь бол манай монголчууд морьроо унаад чаддаг байгаасай гэж одоо хүсдэг би. За тэгээд аялал жуулчлалын компаниудын хувьд бол дэлхийд ер нь бол яг брэнд болгож сурталчлахад морьт харвааг бол яалтчгүй зайлшгүй нэмэх нь бол танаг одоо компанийг бусад компаниудаас онцлог болгож ингэж тодруулж харуулж өгнө. Тэгэхээр одоо надтай болон одоо манай бусад бүх морьт харвааны клубүүдтэй хамтарч ажиллаач тий гэж урайлмаар байна. Манай одоо аялын компаниудыг мэргэжлийн төвшөнд хариуцлагатай ажиллаж чадах ийм клубүүд бас байгаа мэдээж зөвхөн манайх ганцаараа байх юм биш шүү дээ. Тэгэнгүүт тэр клубүүдийг маань ч гэсэн ингэ дэмжиж өгөөч. Ингэж дэмжиж байгаараа та яаж байгаа вэ гэхээр Монголынхон өв соёлдоо тий өвгөд дээдстэй та туслаад байгаа шүү. Монголынхаа өв соёлыг та түгээн дэлгэрүүлээд байгаа шүү гэж аялал жуулчлалын компаниуд нь гоё бодоод бид нартай хамтарч ингэж ажиллаач гэж урайлмаар байна. За үнэхээр их баярлалаа. Зарим хэсгүүдээс ингэж огшоолаас их гоё баярлалаа. За ингээд энэхүү дугаар маань энэ өндөрлөж байна. Дараагийнхаа ГГ Монгол подкастынхаа дугаараар шинэ зочинтой удахгүй олзъя.